Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа хэгээр та бүхэндээ бас л маш харамсалтай нэгэн хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд хэргийг ярьж эхэлцгээе. Энэхүү хэрэг нь 2016 оны 1-р сарын 30-нд цагдаагийн хэлтсээр нэгэн гэр бүлийн хоёр 21 настай охин нь өмнөх оройн найзуудтайгаа уулзахаар гараад алга болсон тухай мэдээлэл ирснээр эхэлсэн. Энэ үед нь цагдаагийнхан сүртэй анхаарал хандуулж хүлээж аваагүй тэрхүү охин айл хэдийн насанд хүрсэн мөн өмнөх оройн найзуудтайгаа хамт уугаар гарсан учраас түүнийг удахгүй л буцаад өөрөө хүрээд ирнэ гэж бодоод орхисон байдаг. Гэвч түүний эцэг эх нь бол маш ихээр санаан зовж исэн. Учир нь охин нь хэдий ойрхон гарч найзуудтайгаа уулздагч өмнө нь хизээч утсандаа хариулахгүй айл эсвэл ямар ч ор сураггүй алга болж эцэг эхийнхээ санааг зовоож байгаагүй. Хамт гарсан найзууд нь болон найз залуучд түүнийг хаана байгааг мэдэхгүй байсан учраас тэрхүү охины гэр бүлийнхэн болон найзууд нь түүнийг алга болсон гэх нийтлэлийг Facebook дээр тарааж үдсэн харсан хүн байвал холбоо барина уу хэмээн бусад хүмүүслээс тусламж гуйж эхэлсэн. За тэрхүү охиныг Индия Chip Chase гэдэг байсан ба түүний ээж нь охиныхоо зургийг Facebook дээр оруулан Индия жахааны газраас харж байвал өөрийгөө зүгээр байгаа гэдгийг дуулгаарай. Бид чамд маш их санаа зовж байна. Хайртай шүү гэсэн байдаг. Түүнийг алга болсон гэх зарыг хүмүүс маш эрчимтэй шеэр хийж олон хүмүүс түргэж чадсанаар цагдаагийнхан ч мөн энэхүү хэрэгт анхаарлаа хандуулж эхэлдэг. Тэдний хамгийн ихэнд хийсэн зүйл бол хамт гарсан найзуудаас нь мэдүүлэг аван тэр орой юу хийсэн талаар нь шалгаж үзэх байсан. Ингээд мөрдөгчд найзуудтай нь уулзсан мэдүүлэг авдаг. За 2016 оны 1-р сарын 29-нд юу болсон бэ? Тэр орой Индия зарим найзуудынхаа хамтаар оройн хоол идээд үргэлжлүүлэн бааранд орж хэсэг юм ярьцгаан ууд суухаар гэрээсээ гарч явсан. Ер нь бол Индиягийн хувьд энэ нь хэвийн зүйл байсан гэж хэлж болно. Тэрээр маш олон найз нөхөдтэй нийтж нээлттэй охин байсан болохоор найзуудаараа оройн цагаар гарч орж ууж идэж хөгжилдөх дуртай байсан. Тэр оройныхон 11 цаг 30 минутын үед Индия NB's Bar гэх нэртэй Bridge Street хэмээх газар байдаг клубд ирсэн. За энэ Bridge Street нь бол ерөөсөө л амралтын өдрүүдээр гудамжийн дүүрэн хүмүүс байж идэг. Маш их хөл хөдөлгөөн ихтэйгээс гадна нэлээд олон бар клубууд нэг дор ойрхон байрладаг юм гудамж байд юм байлээ. За энэхүү клубд ороод Индияч тэр найзууд нь ч тэр бүгд маш их ууцгаасан. Шөнийн 12 цаг 40 минут болох үед тэд бүгд нэлээд согтцгоосон байсан учраас нэг л мэдхэд Индия найзуудаасаа салчсан ганцаараа явж байсан. Үүнээс хойш найзуудынх нь хинэн ч дахиж Индияг олж хараагүй учраас мөрдөгчд баарны хяналтын камерыг шалгаж үздэг. Хяналтын камерт бичигдэн үлдсэн зурсны дагуу бол тэрхүү клубт маш их хүнтэй байсан учраас Индия найзуудыгаа олохгүйгээ мэдэн гадагшаа гарч хайхаар гардаг. Энэ үед мөн л түүний найзууд нь Индияг клуб дотор явж байсан байгаа. Найзууд нь хэсэг түүнийг хайсны эцэст олдохгүй болохоор нь бүгдээрээ Индияг найзуудыгаа орхиод гэртээ арчих чимээн бодоод хайхаа болсон. Энэ үед мөн л Индия гадаа найзуудыгаа олоогүй учраас дотор л байгаа юм байна хэмээн бодож эргэж орох гэсэн боловч баарны хамгаалагч түүнийг буцаан оруулдаггүй. Шөнийн 1 цагийн үед Индия баарны гадаа байж л байсан бөгөөд тэрээр хөл дээрээш тогтож чадахгүй маш их гуйвсаар хамгаалагчдаас өөрийг нь оруулж өгөхийг хэсэг гуйсныхаа дараа бүр болохгүй болохоор нь би гэртээ харимаар байна гэхэд нь баарны хамгаалагч залуу ойрхон байсан таксинуудын нэгийг дуудан Индияг суулгаж өгсөн боловч таксины жолооч хэтэрхий өндөр үн хэлээд байсан учраас Индияд энэ таалагдаагүй буцаад тэрхүү таксинаас буухаар шийдсэн байдаг. За 1 цаг 10 минут болоход Индия баарны гадаа ганцаараа ийш тийш гуйвын хөл дээрээч зогсож чадахгүй байсаар л байсан. Ингэж хэсэг зогссныхон дараа Дэв хэмээх өнөх хамгаалагч залуу дээр эргэж очин гэртээ харимаар байна гэдгээ давтан хэлсээр л байсан гэдэг. Яг энэ үед нь баарн дотор өөр нэгэн асуудал үүссэн учраас Дэв дотгошоо орох хэрэгтэй болоод бусад хамт зогсож байсан хамгаалагчдаа Индияг харж байгаарай гэж хэлсэн боловч тэдний хинэн ч тэгж ач холбогдол өгөөгүй. За Дэвийг дотгош орсны дараа Индия доошлон явган суугаад уцаа гаргаж ирэн найз залуу болох Грант руугаа залган мессеж бичиж байсан. Энэ үед бол Индия Грант хоёр үерхэж эхлээд 3-7 хоног болж байсан юм байлээ. Харамсалтай нь Грант энэ үед нь утсандаа хариулаагүй. Учир нь тэрээр мөн адил найзуудтайгаа өөр нэгэн клубд явж байсан ба хитрхий чанга хөгжмөс болоод утсанд нь дуудлага ирж байгааг сонсоогүй гэдэг. Грантыг уцаа аваад өөрийг нь ирж авна гэж бодсон болохоор ч тэрөө энэ үед Индия уйлж эхэлдэг. Харин түүнийг уйлж эхлэхдээ зэрэгцэн нэгэн үл таних эрэхтэй түүн дээр ирэн
ярилцаж байгаа нь камерт бичигдэн үнэлсэн. Эргэн тойронд нь байсан гэрчүүд сүүлд мэдээлэлэхдээ тэрхүү залуу Индиа дээр очин битгий санаа зовдоо би чамайг гэрчээ аюулгүй хүргээд өгье гэж хийж байхыг сонссон гэдэг. Мөн өөр нэгэн гэрч хэлэхдээ тэд тийм ч удаа ярилцаагүй бөгөөд үл таних залуу Индиаг дагуулan таксийн суугатаа уцаа алга болгочихж магадгүй битгий оролдоод бай гэж хийж байхыг нь сонссон гэдэг. Ингээд тэр хоёр таксийн цун баарны урдаас хөдлөө явсан. За камерын бичлэгийг үзсний дараа мөрдөгчд таксины жолоочийг олж уулзсан ба таксины жолоочийг мэдүүлснээр таксийн цунгуудаа үл таних эрэхтэй таксины жолоочийг ойрхон байх түргэн хоолны газар руу яваарай гэж хэлсэн. Таксины жолооч түүний хэлснээр Bridge Street-д байрлалыг нэгэн түргэн хоолны газрын урд ирж зогсоход өнөөх залуу бодлоо өөрчлөн тэндээс холбоохон байдаг BP хэмээх шатгуун түгээх газар руу очиж хэмээсэн байдаг. Тэд BP хэмээх газарт ирэхэд өнөөх залуу таксинаас буун шатгуун түгээх газрын дэлгүүрлөө орон 5 минут орчим болсон. Энэ үед нь таксины жолоочтой хамт машинд үлдсэн Индиа найз залуу руугаа залхасаар л байсан хэдий ч найз залуугийнх нь утасны цэник дуусан унтраснаас болж түүний дуудлага найз залууд нь очоогүй байдаг. Удалгүй өнөөх залуу дэлгүүрээс гарч ирэн тэд дахин тэндээсээ хөдөлсөн. Үл таних залуу таксины жолоочид Stanley Road гэх газар руу яваарай гэж хэлсэн ба таксины жолооч тэднийг тэнд буулгасан гэж мэдүүлэг өгсөн. Өөр нэгэн гэрчийн мэдүүлснээр Индиаг нэгэн залуутай хамт Stanley Road-ийн ойролцоо хамт алхаад явж байсан гэж хэлсэн байдаг. Энэхүү гэрч нь бол Индиаг харсан хамгийн сүүлийн хүн байсан. Үүнээс хойш Индиаг хинч дахиж хараагүй. Шөнийн 3 цагийн үед түүний найз залуу болох Грант гэртээ харсан ба нэлээд их уусан тэрээр энэ үед л өөрийнх нь утас цэнэггүй болон унтарсан байгааг анзаарсан. За утсаа асаах үедээ л Индиагаас маш олон дуудлага болон мессеж ирснийг мэдсэн Грант Индиа руу буцан 3 удаа залгасан ч Индиа утсандаа огт хариулаагүй. Энэ үед нь Грант түүнийг аль хэзээний гэртээ харид унтж байгаа юм байна хэмээн бодоод өөрөө ч гэсэн унтахаар орондоо орсон байдаг. За цагдаагийнхан хэд хэдэн удаа бичлэгийг дахин үзсний эцэст хэрэг дээр ажиллаж байсан цагдаагийн офицеруудын нэг нь бичлэгэн дээр гарч байгаа залууг таньдаг болж таарсан. Энэхүү үл таних залуу нь хэн байсан бэ гэвэл 52 настай Эдвард Тансвуд гэх залуу байсан. Эдвардыг дүрслүүл тэрээр маш чимээгүй, найз нөхөдгүй, ганцаардмал нэгэн тэрээр хизээч гэрлэж байгаагүй ба нэгэн түрээсийн байшинд 5 жилийн турш амьдарч байгаа мөн нэгэн компанид нэгтлэн бодогчоор ажилладаг залуу байсан. Энэхүү цагдаагийн офицер хэрхэн Эдвардыг таньсан бэ гэвэл ердөө хэдхэн 7 хоногийн өмнө Эдвардын хуршин цагдаа дуудан Эдвардыг байрж өгдөг. За энэ үед ямар асуудал үүссэн бэ гэвэл Эдвард хурш залуугаасаа өөртөө хамт гарч жоохон юм ууд суухыг асуухад нь хуршин татгалцсан бөгөөд энэ нь түүний уурыг хүргэж хурштэйгөө асуудал үүсгэж эхэлснээс болж хуршин цагдаа дуудан түүнийг амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн барьж өгсөн. Цагдаагийн ажилчид бичлэгэн дээр байгаа залууг Эдвард хэмээн таньсны дараахан мөрдөгчд Индиагийн утасны байршлыг нь тогтоож чадсан. Түүний утасныхан дагуу байршлыг нь тогтооход Эдвардын байшинд байгаа хэмээн гарч ирдэг. 2016 оны 1-р сарын 31-ний 4 цагийн үед цагдаагийн ажилчид Эдвардын гэрт хүчээр нэвтрэн орсон. За гэрт нь нэвтэрч орох үед Эдвард OCD-тэй хүн байсан ба тэрээр гэртээ маш сонирхолтой байдалтай амьдардаг. Гэр нь маш цэвэрхэн бөгөөд бүх эд хогшил дээгүүрээ ууд бүтээн тоос шорооноос хамгаалан тавьсан байсан. Бүр компьютераа хүртэл пластик тороор бүтээн тавьсан байдаг. Мөрдөгчд цаа талд нь байрлах унтлагын өрөөр нь орох үед унтлагын өрөөнийх нь матрас нь газар унсан байдалтай. Мөн тэрхүү матрас дээр хүнжил байсан ба хүнжлэн доор хүн хэвтэж байгаа юм шиг харагдсан. Тэднийг ойртон очиод хүнжлэнөөс хар өнгийн үс цууж байсан бөгөөд хүнжлийг сөхөн үзэхэд айл хэдийн хөрөөд хөсчгсөн Индиагийн цогцыг олсон байдаг. За Индиа Чип Чейз гэж хэн байсан бэ? Индиа Чип Чейз нь 1995 оны 12 дугаар сарын 24-нд Английн Нортхэмптонд төрсэн. Түүний аавыг Jeremy Chip Chase харин ээжийг нь Susan Poiner гэдэг 3 дүү болон ээж аавынхаа хамтар амьдардаг байсан. Индиа бол гаднаач тэр дотрооч тэр маш үзэсгэлэнтэй бүсгүй байсан бөгөөд эргэн тойрных нь түүнийг дүрслэхдээ маш сайхан сэтгэлтэй тус жохон байсан хэмээдэг ба хаана хиндэл тусламж хэрэгтэй байна Индиа тэнд явж байдаг байсан. Тэрээр Christmas Eve буюу зул сарын өмнөх өдөр төрсөн ч зул сарын баярт маш их дуртай учраас жил бүрийн
төрсөн өдрөө 100 сарын баяраар тэмдэглэдэг байсан гэдэг. Түүний гэр бүлийнхэн ч үүнд нь маш дуртай байсан. 100 сарын баяр ойртно гэдэг нь тэдний гэр бүлийн хувьд маш чухал ач холбогдолтой өдрүүд ирж байна гэсэн үг. За Индия Pitchford хэмээх Northampton байдаг нэгэн хувийн сургуулийг сурч төгсөөд Northampton College-д элсэн орж Health and Social Care мэргэжлэр сурч төгссөн. Тэрээр коллежид байхдаа маш алдартай байсан ба үнэхээр мэрийнтгий хичээнгүй нэгэн байсан гэдэг. Чөлөө цагаараа профессоруудтай туслан судалгаа шинжилгээний ажлыг нь хүртэл хийцдэг байсан. Тэрээр сургуулаа төгссөнийхөө дараа гаргасан нэгэн том шийдвэр нь анхны тусламж үзүүлдэг багт орж шуурхай албаныхантай хамт ажиллах байсан. Эргэн тойрныхан болон гэр бүлийнхэн энэхүү шийдвэрийг нь маш их дэмжсэн. Учир нь бүгд л Индияг хүнд үнэн сэтгэлээсээ тусалж анхаарал тавьдаг учраас олон хүний амийг аварч чадхаар мундаг мэрэгчлэн болно гэмээ итгэж байсан мэдээж. За цаашлаад Индия маш цоглог амьдралын өтөвтэй охин байсан ба түүний ээж хэлэхдээ Индия гэртээ байгаа үед гэр тэр чихтэй л дуу чимээ ихтэй энд тэндгүү нарийн тоглоом хийж байгаа нь сонсогддог байсан гэдэг. Төргөн тусламжийн багт орж ажиллахаар шийдээд ажил хайж байх үедээ тэрээр нэгэн паб бартендер хийдэг байсан. Энэхүү цагийн ажилдаа ороод удаагүй байх үедээ Грант хэмээх нэгэн залуутай танилцсан дотносоор удалгүй үерхэж эхэлсэн байдаг. Гэхдээ түүний хайр дурлалын асуудал нэлийн атармаатай байсан юм шиг байлаа. Учир нь зарим их сурвалж дээр эргэн тойрныхонд хүмүүс ярилцлага өгөхдөө түүнийг Эвен гих хөгжимчин залуутай үерхдэг байсан гэдгийм байлаа. Эвен Индия хоёр бол бүр ахлах сургуулиасаа үерхэж эхэлсэн хоёр хэрэг гарах үед Индия болон Грант хоёр уулзаж эхлээд ердөө 3-7 хоног л болж исэн. Грант хэмээх энэ залуутай болцож байхдаа Индия энэ хоёрын харилцаа болыг ямар байсныг нь бол тодорхойгүй байт юм билээ. Мөн зарим их сурвалжийн хэлж байгаагаар энэ үед Эвен Индия хоёр салцсан байсан ба Эвен өөрийн сошиал аккаунт дээрээ Индияд зориулж маш их юм постлон мөн түүнийг өөрийнхөө онгод хэмээн хүртэл ярьдаг байсан гэдэг. За Индия Chip Chasing тухай товчхон танилцуулахад бол ийм байна. Ингээд Индиягийн цогцыг Эдвардын гэрээс олсон хэсэг рүү буцаад очицгоё. Индиягийн цогцыг олсныхан дараа цагдаагийнхан нэгжлэг хийх явцдаа Индиягийн утсыг шатны доор байсан нэгэн хайрцаг дотроос олсон бол гутал болон цүнх нь унтлахын өрөөнд нь байсан. Мөн Индиягийн цус бейсментэд нь байрлах лонжоор дүүрэн байсан ба тэнд нь мөн тал хүртэл уусан нэг шиг вайн байсан. За цаашлаад Эдвардын гал тогоонд нь өөр эмэгтэйчүүдийн эн тэндээс хайчилж авсан зургууд нэлээд хэдийг олсон байт юм байлээ. Тэрхүү зургууд яг ямар учиртай болохыг нь Эдвардаас асуухад тэрээр энэхүү зургууд нь түүний өмнө нь болцож байсан эмэгтэйчүүдийн зураг гэж хэлсэн. Энэхүү зургуудын нэг нь модель эмэгтэй Heather Stewart байсан ба цагдаагийнхан түүнтэй холбогдсон энэ нь үнэн эсэхийг асуухад модель эмэгтэй Эдвардыг өмнө нь харж байгаагүй гэдгээ хэлсэн байдаг. Мөрдлийн явцад Эдвард энэхүү модель эмэгтэйд бүр obsessed болоод дончихсон байсан гэдгийг илэрсэн. Зарим их сурвалжуудын хэлж байгаагаар Индийн охин энэхүү модель эмэгтэйд жаахан төстэй харагддаг. Тийм учраас Эдвард түүнийг авч явсан ч гэж бас бичсэн байт юм билээ. За мөрдөгчд Индиягийн цогцыг олон мөн Эдвардын гэрт нэгжлэг хийж үүсгэхэд мэдээж Эдвард гэртээ байгаагүй. Цагдаагийнхан ч цаг алдалгүй түүнийг хайж эхэлсэн ба оройны 7 цагийн үед Ibis гих зочид буудалд түүнийг байрлаж байгааг илрүүлсэн. Тэрээр 1-р сарын 30-ны 4 цагт тэрхүү зочид буудалд орсон ба тэндээ хонсон нь тогтоогдсон. Мөрдөгчд зочид буудалд очих үед Эдвард зочид буудлын лаунжт нь сун зурагт үзээд пив уугаад сууж байсан гэдэг. Мөн тэрээр шүнжин Индиятай холбоотой ямар нэгэн мэдээлэл байгаа эсэхийг шалган байн интернетээс хайж үзэж байсан мөрдлөгийн үеэр ил болсон. Цагдаагийнхныг очих үед Эдвард юу ч болоогүй юм шиг л аашчихсан. Тэрээр хэлэхдээ би бүр гайхширчихлаа. Та нар ямар хурдан ажиллаваа? Яаж намайг олсон юм? Та нар гэрт очиж үзсэн биз дээ? Хайсан зүйлээ тэндээс олсон уу гэх мэт хинэггүй сонин зүйлүүдийг зогсолтгүй ярьсаар л байсан. Мэдээж түүнийг тэр дооронд байравчлаа. Байцаалт өгүүлэхээр цагдаагийн хэлц рүү авч явдаг. За мөрдөгчд Эдвардаас байцаалт авахд тэрээр хэрэг болсон оройны талаар инхүү өгүүлдэг. Хэрэг гардаг орой Эдвард Индия дээр явж очсон. Индия уйлчихсан согтуу хан налаад сууж байсан ч Эдвардыг явуулчихад түүн рүү харан инээмсэглсэн гэдэг. Эдвард Индияд ойртон ойр зургийн юм асуугаад түүнийг найзуудаасаа төөрчгсөн мөн гэртээ харих гэж чадахгүй байгаа талаар нь сонсоод зүгээр дээ би чамайг таксийн цулгаад гэрт чинь аюулгүй үргээд өгье хэмээгээд Индияг босон таксийн цулгаад гэртээ авч ирсэн. Таксины жолоочид мэдээж яг үнэн зөв хаягаа бол өгөөгүй. Гэрийнхаа ойролцоо буугаад Индияг дагуулan алхасаар
гэртээ орж ирсэн. Эдвардын гэрт ирснийхаа дараа тэр хоёр нэмж жоохон согтууруулахундаа хэрэгэлсэн бөгөөд эхэндээ хамт инээлдэн цагийг маш хөвгчлөлтөд өнгөрөөж байсан гэж Эдвард хэлсэн байдаг. Эдвардын бейсментэд байдаг лонжоос олдсон Индиагийн цусыг тайлбарлахдаа тэрээр Индия буудан дээр суух гэж байгаад дутуу суугаад унахтаа толгоогоо цогцгсон. Гэтэ би тэр үед нэг их зүйл бодоогүй. Учир нь тэр өөрийгөө шолоод инээгээд байсан. Энэ үед нь ч гэсэн би түүний шолон инээж эхэлсэн гэж хэлсэн байдаг. Тэр хоёр хэсэг ингэж инээлдэж сууссны дараа Индия босч ирэн Эдвардтэй ойртоод үнсэж эхэлсэн. Эдвардын хэлснээр тэр хоёр цаашлаад бэлгийн харьцаанд орсон ба Индия түүнийг өөрийнх нь хоолойг боохыг гуйсан гэдэг. Эдвард Индиягийн хүсэлтийн дагуу түүний хоолойг боож байхдаа ухаан нь самарсан байснаасаа болж хүчтэй боож байгаагаа мэдээгүй ба удалгүй Индиягийн би гинтл сулраад ирсэн. За энэ үед нь Эдвард Индияг зүгээр л тасраад унтчихлаа гэж бодсон бөгөөд өөрөө ч гэсэн хажууд нь хөвтөд унтаад өгсөн гэж мэдүүлэг өгсөн. За цаашлаад өглөө болох үед Эдвард сэрээд Индияг сэрэхийг оролцсон боловч Индия сэрэхгүй байсан ба энэ үед тэрээр Индияг нас барчихсан байж магадгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэрээр Индияг үнэхээр нас барсан эсхийг нь мэдхийн тулд судсыг нь цохилж байгаа эсхийг нь үзхийг хүссэн ч үнэндээ айгаад чадахгүй байсан учраас шилтэй вайн онгойлгоод ууж эхэлсэн. Тал шил вайн уусныхаа дараа тэрээр Индияг буцаан хувцлаж эхэлсэн байдаг. Үүнийхээ дараа тэрээр тайвшрахын тулд гэрээсээ гарan кембаб авч идсэн ба энэ нь ч түүнийг тайвшруулахгүй байсан учраас жаахан юм ууж суухаар шиdən цочид буудал аван өрөөндөө орон ганцаараа ууж хэлсэн хэмээн мэдүүлэг өгдөг. Цагдаагийнхан түүнээс баривчлагдах үедээ яагаад та нар ямар хурдан ажиллаваа хэмээн хэлсэн тухайн асуухад Эдвард хариулахдаа би Индияг үхээгүй гэдэгт итгэж байсан юм аа. Тийм учраас түүнийг сэрээд манай гэрээс гараад явчихсан байх гэж найдаж байтал та нар хүрээд ирсэн. Тийм учраас л би гайхсан юм гэсэн айгу утгагүй хариулт өгсөн байт юм лээ. За 2016 оны 7 дугаар сард шүүх хурал эхэлсэн. Индиягийн эцэг эхийн хувьд тэд шүүх хуралд оролцохоос татгалзсан. Учир нь шүүхийн танхимд суугаад Эдвард гэх мангас охинд нь юу хийсэн талаар сонсохыг хүсээгүй. Шүүх хурлын үеэр Эдвард өмнө нь хэлсэн зүйлсээ л давтан хэлсээр л байсан. Индияг алсан санамсаргүй зүйл байсан ба санаатаагаар үйлдсэн хэрэг аль эсвэл бэлгийн хүчээр хийл аль нь ч биш хэмээн өөрийгөө өмөрсөн хэвээрэл байсан. Тэрээр шүүхийн үеэр ч мөн адил маш аимшигтай байсан. Шүүх түүнийг товчхон ярихыг сануулсан боловч тэрээр бэлгийн харилцааны үеэрх бүх зүйлийг маш дэлгэрэнгүй нэгэнгүй ярьж байснаас гадна бүр манекен аваад ирвэл шүүхийн тэнхимд юу болсон талаар үзүүлэх хүсэлтэй байгаагаа ч дуртаад амьдсан байдаг. Индиягийн талаас ирсэн найз нөхөд болон гэр бүлийнх нь маш таагүй харагдаж байсан учраас шүүх хурлын үеэр хэд хэдэн удаа Эдвардыг шүүх танхимыг орхин гарахыг хүртэл шаардаж ирсэн байлээ. Шүүх хурал болж байх явцад шүүх эмнэлгээс мөн дүгнэлт гарсан. За эмнэлгээс Индиягийн үхлийн шалтгааныг толгойдоо хүчтэй зүйлээр цохиулан амьсгал нь боогдсноос болсон хэмээн дүгнэлт гаргасан. Мөн түүний биед хит хитэн зодуураас үүссэн шарх сорив байсан ба дух хэсэгтээ хүнд зүйлээр цохиулсан хил болон хацартаа зүсүүлсэн шархтай баруун талын чихнийхаа дээд талд мөн хурц зэртэй зүйлээр зүсүүлсэн шархтай цаашлаад хүзүүн дээрээ боолгосноос үүсэн гарсан улаалт болон эртэй зүйлээр эсгсэн шархуудтай гэсэн онцтой байсан. Шүүх эмнэлгээс ийм төрлийн шархууд нь санаандгүй байдлаар өөрийгөө гэмтээсэн байх боломжгүй ба гаднаас хэн нэгэн хүч хэрэглэснээс үүдсэн шарх хэмээн дүгнэдэг. Мөн гуй болон хөл гарн дээр нь хэн нэгэн хүчтэй бадсан айл эсвэл хүнд зүйлээр цогсон байж болзошгүй хөхрөлтүүд ч мөн байсан байлээ. За үүгээрч зогсохгүй цаашлаад Эдвардын цусыг Индиягийн хумсны завсраас олсон бөгөөд Индиягийн биен дээр нийтдээ 50-аас илүү шарх гэмтэл болон хөхрөлтүүд олдсон. Эдвардын биен дээрээс өвдөх болон хүзүү хэсгээс нь эмэгтэй хүнд маажуулсан сорив олсон ба үүнийг Индия бие хамгаалахын тулд эсэргүүцэж байх явцдаа Эдвардад өгсөн шарах гэж үздэг. За шүүх хурлын үеэр мөн хоёр гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд үүний нэг нь Эдвардын хөрш залуу байсан. Эдвард өмнө нь хөрш залуудаа айрамд байсан талаараа ярьж байсан ба айрамд байхдаа хэрхэн нүцгэн гараараа хүн алах тухай сурч байснаа ч дурдчихсан. Мөн нэг удаа Эдвард гэртэн зөвшөөрлөгөө орж ирэх үед нь хөршин залуу түүнийг гэрээсээ гарахыг сануулсан хойш түлхэхэд Эдвард уурлан залууг хүзүүнээс нь боох гэж оролдож байсан тухай ярьдаг. За дараагийн гэрч нь Эдвардын танил нэгэн эмэгтэй байсан ба хэдэн жилийн өмнө тэр хоёр маргалдаж байх үед Эдвард гинтэл эмэгтэй рүү гүйж ирэн хан руу түлхээд
хоолойноос нь богоод дараа нь үнсэх гэж оролдож байсан тухай ярьж өгсөн. За шүүх хурал 2-7 хоног үргэлжилсэний эцэст шүүгчид 1 цаг 45 минут хууралцсан бөгөөд шүүхээс түүнийг Индиад бэлгийн хүчээр хил үзүүлсэн болоод амь насыг санаатай хохиросон гэх үндслэлээр 30 жилийн дараа давж заалдах хэрэгтэйгээр насаар нь хорих ялгаар шийдгэсэн. Шоронд хоригдсныхаа дараа Эдвард өөрийнх нь талд ажиллаж байсан хуульчид болон өмгөөлөгчдөөс тусламж хүсч эхэлсэн. За энэ нь ямар учиртай байсан бэ гэвэл шоронд тэрээр маш их хүчирхийлэл тунд байгаагаа хэлсэн байт юм билээ. Босод хоригдлууд түүнд бэлгийн дарамт үзүүлж харин зарим түүнийг шүршүүрт орж байхад нь алхаар завдсан тухай бичин арга хэмжээ авч өгөхийг гуйсан байдаг. За нэг юм маш аимшигтай харамсалтай хэрэг байна. За манай бичлэг таалагддаг болвол лайка дараарай, мөн subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол шинэ бичлэг орох болгонд та бүхэнд notification очих болно шүү. Мөн санал хүсэлт болон яриулахыг хүссэн хэрэг байх юм бол дор comment-д бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаар хүртэл баяртай.